Сайн байцгаана уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд эрүүл мантуу шин хийх аргыг хуваалцуулна. Аюуны 1-р гурил 100 г. Тэгээд 2-р гурил 60 г. Бүхэл өрийн гурил 40 г. Ерөнхийдөө бол 3-2-1 гэсэн харьцаагаар хийсэн байгаа. Тэгээд сахар 2 жижиг халбаг. Тэгээд дурууж 1 жижиг халбаг. За сахар хийж байгаа шалтгаан гэх юм бол дуруужны үйл ажиллагаанд дэмжиж өгдөг. За давс 2 жижиг чимэх. За тэгээд бүлийн ус 40 градусын бүлийн усыг ойролцоогоор 0.8-аас 1 аяга 200 г-с 240 г багаар хийж байгаад ингээд сайхан хутгаад авчна. За тэгээд нэг дор бүгдийг хийчих юм бол жоох юм нэлийн шингэн болчвол дараа нь хэцүү учраас багаар хийгээд за тэгээ бүгдийг нэг бөөрийн хилчээд за тагийн талаад 30 минут амраасан. За амраагаад ингээд харангуут бараг 2 дахин томорсон байгаа. За тэгээ дээр нь ингээд жоохон гурлаа хийж агаад тампонкосоо гаргаад за гамбан дээрээс хатар нухаад өгн. Нухангууд нэлээд сайхан хийтэй болсон байгаа. За тэг хийгийн гарангаа сайхан нухна. За дундуур нь хувааж агаад за дунд илдээд гол нь ургамлын тус юм оливын тус ивлэх зүгээр. За тэгээд үнийг 4-5 хуваачна. За нөгөө хэсгийн ч гэсэн ингээд нөгөөх нь болж байгаа өөр хэлбэр ингээд нухаад хийгээд үтсэн. За айл нь бас гоё болдог. Өөрийнхөө яг дуртайгаараа хөвлөх зүгээрээ. За тэгээд дээрэс нь ингэж төмпөө эднэр тавьж агаад 15-аас 30 минут амраагаад дахиад нэлээд хөөгд эхэлнэ. За энэ удаа ч гэсэн бас ингээд 2 дахин ойролцоогоор 2 дахин том болсон. За тэгээд нэлээд сайхан болсон байна. За усаа буцалгаад дээр нэм чигнөрн дээрээ за мантуугаа тавихтаа доор нь жоохон баг зэргийн тус ялж агаад бүгдийн сайхан тавиад өгнө. Тэгээ баг зэрэг зайтай тавихгүй бол тэгээд хоорондоо наалдаад эхэлдэг учраас за тэгээ 15 минут чигнэн 15 минутын дараа за үнэхээр гоё эрүүл мантуу маань бэлэн боллоо. За та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.